Аав. Яасан бэ ааваа? Ах юм хэлсэн юм уу? Юу гэсэн? Хэлээ л дээ. Ааваа яасан бэ? Юу болсон юм? Битэрт хэлчих. Ааваа. За тоолголоорой. Сая явъя гэвэстэй. Юмаа бэлчих аав. Аваа явъя. Аав яач вэ? Ахтай арай сонирм болчлоо тий. Утган баяр залгаж байна. Өөрөө яар. Байна утгаа. Яасан бэ? Юу болсон? Аавыг Америк руу явах болцсон юм уу? Харин тийм ээ. Ахт нь энд нэг жоохон цэцлэх ажлууд байна. Чи нэг жоохон аргалаад надад байлгаж байгаа чи. Гэхдээ ер нь бол авахын хувьд бол аавна. Гэхдээ тийм чухал ажил юм уу? Шалтгаан нь юу юм бэ? За, наадгаа бити асуу. Ах нь хэлмээргүй байна. Гэ би танд юу тохиолсныг мэдэх ёстой байгаа сте. Харин та аавыг бодол тоо. Энд нэг аяган дэргүүлсэн хүн байх юм. Харин би хэлээд байна шүү дээ. Чи ойлгож байна уу? Та нар аавыг айтайхан харж хандаад байж чадахгүй байгаа юм уу? Үгүй харж л байгаа л та. Та харин анханасаа аавыг Америк руу аавна гэж хөөрөх хэрэггүй байсан байхгүй юу? Үгүй энэ хүн чинь тэгээ хөөрхийг хөөрөөд бүр бүх найзуудаа дуудаа, дайлж, цайлаад тэгээ бөө юм болсон шүү дээ. Гэхдээ тэгээ виз нь гарцсан. Өнөө маргаашгүй явна гэж яах тэгээд гинт авахгүй гэдэг ч одоо ямар учиртай. Тийм ээ, тийм. Би аавыг авчирна гэж анх хэлсэн. Гэхдээ та нар наана олигтойхон байжсэн бол юугээл аав ийшээ ирэх гээд яарал зүтгээд их юм бэ? Асраагуудаа яац юм бэ? Та одоо уурлаад байгаа маа ши. Үгүй юм л бол ганц над руу ууралж яах юм. За би тоолын юм яриад. Байна уу? Байна уу утгаа? Ой. Уцаа тасалчлаа. Яах вэ? Утгаа. Хоёулаа аавд онгоцны билет авч өгвөл Америк руу явуулчих л та. Ах угаасаа тосол авчих юм чи. Аавыг өрөвдөг тэнэ.
Би чи анхнаасаа л аавд өмнө учраа хэлсэн бол ийм юм болохгүй байсан шүү дээ. Одоо тайлбарлаа хэлчихэл дээ. За би гэрийнхэндээ юу гэж хэлэхээ өөрөө мэдчихдэг хөө. Гэхдээ чи өөрөө хэлж чадахгүй юм уу? Тэгвэл би хэлье. Чи яах гээд байгаа юм бэ? Уцаар яа. Тэднэрт хэлье. Хэлээ яах юм наа уцаа өгөө. Өгөөтхөө. Хүй. Эх 7 хоногийн бүх хурал цуглааныг хойшлуулж. Өөр юм байгаа юу? Өөр юм байхгүй дээ. Анти таны хариуцж байгаа Silk Road төслийг хариуцжуулдаг үлээ. Намайг Америк явсан хаагаар галт захирал хариуцсан. Хэрэгтэй юм гарвал шууд холбогдоод тахгүй. За болсон. За аваа. Таны Америк явах худлаа олчлаа дөө. Ер нь заавал Америк явж яадیں те. Гадуур уцаа өмсч. Гарч гоё хоол идэггүй. Аваа. Аваа. Та манад ч баймааргүй. Тэгээд битааштай ч юм ярмааргүй байгаа бол Америк явтлаа түр хуучин машинд очиод амьдарч явах юм уу? Гүй аав. Та бид хоёртой энд амьдрахад ямар ч асуудалгүй шүү дээ, тий? Үгүй ер нь аав ингэ. Нэг сайхан гэр бүлийн хурал хий. Тэгээд таныг цаашид хэн асрах талаар нэг сайхан ярилцъя, тий? Та юу гэж бодож байна? Яаж наа? Наадах ч харин зөв санал байна. Тэр анх хоёрыг дуудаж ирүүлээрэй. Намайг яагаад Америк явуулахгүй гэснийг тайлбарлаж гэж хэл. За. Тэгээ би дуудчих. Хаава. Хаа хол Америкт байгаа хүн ирнэ гэдэг худлаа штий. Тэглээч саяны болсон явдлаас болоод уцаарч ирж чадахгүй байгаа хүн ирнэ гэж байхгүй хаа та. Тэгээ яах юм бэ? Тэгээ ах байхгүй бол яаж гэр бүлийн хурлаа хий? Гурлаа юм уу? Тэгвэл энд л юм ярьч л та. Бүртийг дуудсан штий хараа. Бүртийг дуудаж яах гээд байгаа? Бүрт ч гэсэн аавын төрсөн охин штий. Аавыг асардгуумаа гэхэд ядаж хідэн төрөгч гэсэн нэмэрлэх хэрэгтэй штий те ааваа. Нэгэнтэй л гэр бүлийн хурал хийх гэж байгаа юм бол ядчил Монголд байгаа бүх хүмүүс нь айлцах хэрэгтэй л дээ. Тийш тий. За. Та тэгж хэлж байгаа бол ойлголоо. Би бүртдээ ярихгүй шүү. Чи өөрөө яриа. За, би хатаа ярьж. Байна уу? Сайн уу миний дөө. Их чинь харин чамтай аавын талаар ярих гээд. Ятхан намайг аавын болон гэрээ эрэхт оролцуулахгүй өөрөө бүгдийг зохицуулна гэд хөөж дугаадсан чи хараа өстэй. За өөр зүйлгүй бол таслаа. Байж хараа миний дөө. Үгүй миний дөө чи аавтай уулзахгүй аавыг асрах үгүй нь чиний асуудал л да. Гэтэ аав 3-3 хүүхэдтэй байж иж одоо тэгээд аавыг хэн асрах уу гэдгээ ярилцаад нэг тийш нь тодорхой болохгүй бол гэж бодоо л харин. Энд тэгээд сүр бадруулаад ах зүйл юу вэ? Аавыг хүсвэл манай гэрт амьдарч болно гэж би хэлсэн шүү дээ. Үгүй миний дөө аав танаад амьдрахгүй гэсэн шүү дээ. Үгүй тэгээ бүртөө
аав 3 хүүхэдтэй байхад отгоо бит хоёр л аавыг одоо болтол асраад байгаа болохоор хэдүүлээ уулзаад энийг нэг тийшээ болгоё л гэж. За. Тэгвэл хуучин гэрт уулзъя. За. Юу гэдэг анаач? Хуучин байшинд уулзъя гинэ хараа. Хаана уулзахыг зааж энэ төр. Чи өөрөө дүүгээ хөөгд явуулсан мэдтэй. Ой. Нааша суугадах. Ярих юм ярьж урд явмаар. Аваа. Танд 3 сонголт байна. Таныг юу гэж хийдэн? Бид тэрийг ч л даана. Би л ганцаархна. Энд байж чадахгүй шүү. Тэгвэл та надтай хамт манад очиж амьдрал та. Үгүй. Тэгвэл манай цэслэн дээр очив. Би танд хайнуулах хүн олоод өгье. Та тэнд ганцаараа таваар амьдарч болно. Уулын мохортоо очихгүй хаа. Тэгвэл Ой. Чи зүгээр аавыг хажуудаа авч чадахгүй бол тэрийг хэлчих заяа. Битээ олон талаар хуцаа суугаад. би уулна аавыг хамт явж амьдрья л гэдэг амсан. Харин чи миний үгийг ойлго. Намайг гэрээсээ явсныг мэдэж байгаа зү. Тэр үед аав ээж хоёр надаас юу ч ахгүй гэж ярьсан. Тийм болохоор надтай хамт явахгүй гэдэг аастай. Тийм үстэй аваа. Би уг нь тийм юм яриаггүй шүү дээ. Ээж чинь л чи л ээжтэйгээ зурсаар байхад яваа үсттэй. Ой. Чи аав ээж хоёр талаар юу ярих гэдэг вэ? Юу ярмаар байгаа? Тэгээ заавал энд уулзъя гэдэг нь юу гэсэн үг юм? Томах Америк явснаас хойш нэг ч төгрөг аав ээжээс аваагүй. Харин ч мөнгө шилжүүлдэг байсан. Би ойлгомжтой байх. Харин чи Би яас. чи аав ээжийн бүх мөнгөөр өөртөө байр машин авсан юм шүү. Битээ хуцаад хараач юм заяа. Аваа. Та нөгөө дансныхаа уулгыг гаргаад ирдээ. Чи надтай тооцоодмор байгаа юм тий? Нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо тооцоож болд юм уу? Аваа. Нэг гэр бүлийн хүмүүс хоорондоо тооцоо бодд юм уу? Та хэлэл дээ. Чи бод ахтайгаа тооцоодох гэдэг юм тий? За тэгвэл бодъё. Тэхөө. Ээжийг амьд аавтай хамт манай гэрт амьдэрсэн цагаас хойш бүх тооцоог чи оруулаа ботчоорой заа юу. За юу миний дөө. Амина. Хибэрэм төгчдөө. Аваа. Сайн сонсноо. Хүчил та. Хүчигээд байгаа юм шүү. И баримтаа өгч. Таны нөгөө хайртай хүүч нь тантай тооцоо бодно гинэ. Мэ хайртах минь. Наа чи юу юм? Та өдөр бол ингээд данс тооцоо хөтлөө өгч тийм үү те?
Чи банкны л хуулах штэ. Мөнгө шилжүүлсэн баримт. Амина! Отхон баяраа. Би унтчихна. Чи ч өстө ичгнүүр илгэнтэй нас өгөх юм аа. Чи хараад байгаа юм. Миний илгэний нүүрэн дээр байна уу? Тэнхтэй тэл та хайраа. За. Би чи наваа загнах ч бол би амар стресстэй. Чи нэрээ аавж хоёроос бүртээ ирээдсэн мөнгийг зээлсэн юм. Зүгээрээ битээ. Хэлээч. Битэл та. Хэлээч. Битээгээд байна штэ. Юундаа уурлаад байгаа юм нэр. Харин зүгээр л асууж штэ. Харин би тэгж ам зүгээр хэлээ зав. Энэ аав угаас дандаа гэж хэрүүл ялан тарьдаг байхгүй юу? Хамаг дансны болгоомлох наваа хатгалцсан ч явах шиг. Тэ тэрийг ярьцсан ч явах шиг. Тэ бид нар бүгдөө л авдсан штэ. Тэ ганцхан аав байна штэ. Ахта тооцоо гэж ганцхан натаа тооцоод өгдөхгүй. Өө яа. Яах гэдэг юм бэ? Аав унтчаа штэ. Унтаагүй сонсож байгаа заяа. Аав. Яах гэдэг юм бэ? Чи дүүр хүн 50 байлгач тий. Гүй. Өнөөдөр бүртийг өдөр тийм юм ярахаар хайрн гайхаад. Тэгэд ойлгоог болгож чамаас лавлаж асууж штэ хайраа. За чи тэгвэл бод заяа. Эцэг чинь чамд ингээ зүгээр ах чи мөнгө өгдөг. Өгдөг те? Чи авдаг үстэй. Авдаг те? Би тэгэл авцсан. Энэ байрыг бүгднийг ээж авч өгсөн. Засврын ээж хийсэн. Үгүй яах юм? Эцэг нь мөнгө өгч явахд авахгүй өгдөж байх уу? Аавна үстэй. Чи ч гэсэн чи хамтдаа өгч амьдарч одоо намайг мурдах гэдэг юм ааш. Чи ичгүй байна уу те? Юунаас чи? Чи ямар ичдэггүй юм? Юунаас чи? Чи ээж хоёроос мөнгө авсан л штэ. Бүртийг хэлсэн бүгдээр үнэн л штэ. Тий авсан тэгээ яах юм? Ээж өгсөн. Ээж ингэсэн. Ээж ингэсэн болохоор би ингэсэн. Би ч гэсэндээ. Манай аав ингэсэн. Ээж ч гэсэн намайг ингээрэй гэсэн. Аав тэгэрэй гэсэн гээд. Өдөржингөө чамд ингэж яриад байвал тэнэг байгаа ч дээ. Хөөхөн байна. Чи дахиад хэлтэй. Ээж гэсэн. Аав гэсэн. Нээсээ юм ярьж чадчих. Яа бүр яг тэнэг хүн шиг болчлаа. Нэг л уурлал. За байж. Энэ аав нэрээс та. За одоо тайвшраарай. Оролцсон юм. Оролцсон юм уу? Яагаад юм бэ? Минийр оролцсон. Орлог байна. Яа. За чи өөрөө эхэлж ийж аа. Энэ дээр. Яг гэдэг юм. Гэтэ хоёлаа аав ээж хоёрын өрийг төлчих тий. Тэгээ төлөе. Үш. Чи одоо энд өгснөө хийж байгаа. Юу хийж байгаа юм бэ чи энд? Таад дугаагаа чи. Хүйр, чамар залах юм уу? Чи яаж байгаа? Албар чи миний дугуй хүрэх гээд бүр ингэж янз үзээд байгаа юм уу? Чи автай ах トゥ угс ичдэггүй. Бүх хамаатан садан чи чамайг энд байна гэж хэлж байна. Өө чи эцэг эхийнхаа нэрийг бодцаа юу? Би амиа зоох хэрэгтэй эцтэй. Танд одоо охинч гэж байхгүй шүү. Буцаад яв. Чи одоо юу вэ?
Юу гэж бодоод байгаа? Чи өөрөө баатарлаг авьяа байгуулж ийн гэж бодоод байгаа юм. Явъя цоо. Нэрээ. Танахаар тэжээлэгчсэн. Бүх мөнгөө буцаагаад өгчих болохоор бити санаа зовоорой. Чи ч болсон юм хэрэгтэй. Явъя гэж. Явахгүй гэж юм. Арчаагаа алдаад амжиргаагүй болоод эхлэхээр чи намайг гуйнаа мэдв. Хараа. Төвөө юу гэж байгаа? Нойр хүрдгүй. За, ясрах хамт. Хараа. Хойлоо хуралдаад байгаа. Сайн хуралцсан шүү дээ одоо үнтэй. Тэр үшээ. Хойлоо чинхнээсээ хурлахыг хэрэгтэй. Яс бэ. Зүгүрүү. Тэшнөрөөр хараад байлаа. Жохоо юм яриад байгаа. Ганц ганцаараа ирсэн хүмүүс хос хосоороо амьдрал бүтээж ганцхан үгээр орчлон ардаа хүсвэл бидинэжисвэл бидүүлж өдөр өдрөөр хайрыг бүтэнэ амьдрал гэдэг шууны дэвэлт алсад хүрэх мэслийн зам юм хаяа хэцүү хүйтэн салхитаж хаяа дулаах намалан өдөрт бүхэн надулдэж өнгөрсөн өдрүүд ухаарлаж хөл тавилангийн зам дардан бишээ хурдч сөхлөө чигээ босон. Хүү хайраа. Өглөөний цай бэлдсэн биз дээ. Оо тийм шүү дээ. Хөөе. Нар баруунаас мандсан юм бах та. Аваад. Үй өндөг хүртэл чамчиж. Ухаад. Отгоо. Энэ гутлыг килограмтай байвал аваад ирээч. Хайсагч юу болсон юм? Аав нь одоо явъя та. Бүү яав. Хайж байгаа яасан юм? Хоёр хүүхэдтэй ингэж төвөг ширэгдэл учруулж амьдраад юугаа их вдэ. Тэртээ тэргүүл ах чинь хэрвээ хүлээж авсан бол Америк руу явах л байсан. Даанч ах чинь ирээд хэрэггүй гэсэн болохоор амьд хүн аргатай гэж арга нь олдох л байлгүй дээ. Бүү яав. Аваад хайж байгаа. Яагаа явах гээд байгаа? Тэрийг хэлдэг юу болсон юм? Урчинжингөө л та хоёрын хэрэлдэж маргалтахыг харж сонсож өнгөрөөл. Надаас болж
та хоёрыг ингэж хэрүүл уруул маргаантай амьдрахыг аав нь үнэхээр хүсэхгүй байна. За аава бид өөр ярилцаад аавыгаа аз жаргалтай дарамтгүйгээр сайхан амьдруулъя гэж хийцээ. Өчтөрөө өвдөх юм бол бид өөр маргалтайгүй. Би загнуулахгүй да аава, би загнуулсан миний өөрөө. Аваа өчигдөр отгойдор харин яриад ээж та хоёрын үрийг төлөе гэж ярьсан байхгүй юу? Юу өөр? Одоо битэрийн амьдарч байгаа орон сууцыг ээж та хоёр маань авч өгсөн. Бас энэ унах унаа энэ машин дэргийг хүртэл та хоёр маань авч өгсөн болохоор тэгээд таны үрийг төлөе л гэж ярьсан юм битэр. Гота. Эцэг эхчүүд бид нар үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын төлөө боломжтой бол тэгэл орон байрыг бэлдээл унаа тэргийг авч өгөөл явдаг шүү дээ. Гэхдээ би тэгээд тэр авч өгсөн болгоныхоо мөнгөний нэхэд байгаа юм бол байхгүй үстэй. Би нэхээгүй үстэй чамаас. Үгүй юу яриад байгаа та нар? Одоо хүн амтаа одоо муу хэлнэ үстэй. Өнөө үлзий хүү чинь хүүхдтэй нэг орон байр машин унаа авч өгчөөд тэрнийхээ мөнгөний нэхэд байна гэж хэлвэл юу гэх вэ? Ээж чинь байвал юу гэж ярих вэ? Чи мэдчихэв үү юм? Та хоёроос өрөөсөө тийм юм нэхэд байгаа юм байхгүй. Тэ би ч юм. Харин би ч юмд хэлээ үстэй аав авахгүй гэдэг ах чинь өгнө гэдсэн. Авахгүй шүү дээ, авахгүй байна. Чи бэж л та юу гэдэг юм бэ? Үгүй аваа. Тийм биш ээ. Охин тань сайхан тайлбарлаад өгье. Наашир. Ишээ суучих. За. Аваа. Хоёр хүүхэд нь ээж таярт маш их баярлж байгаа. Тэгээл та хоёрынхоо ачийг хариулъя л гэд бид хоёр ингэж шийдсэн байхгүй юу аваа? Аавыгаа харж хандж байгаа чинь л ачлал хүндлэлийн дээд нь шүү дээ. Хөөе аваа. Аав танд өгөхгүй. Өхөө боллоо. Та одоо цаагаа за тайвшир. Авахгүй гэдэг ах чинь хүн гэдэг. Аваа. Отгой бит хоёр танд сар болгон цалин дээрээсээ 750 мянган төгрөг өгнө. Тэгэхээр энэ жилийн эцэс сүүл гэхэр 18 сая болж исэн те хараа. 18 сая болно. Тэгэхээр та сарда сая 500 авах уу эсвэл жилийн дараа 18 сая болохоор нь авах уу? За. Та хоёроос ач тусын минь хариулаад хаа гэд нэг юм нэхэд байгаа юм бол байхгүй шүү. Тийм тий ойлгож байгаа. Гэхдээ та хоёр нэгэнт ингээ яриад тохиролцсон юм бол жилийн дараа 18 саяыг өгнө гэж хурааж байснаас сар болгон сая 500-ыг өгөөд байвал амар юм биш үү? Болно. Сая тэнд мөнгө авахгүй гэдсэн хайчваа. Чи яах? Бас авахгүй үстэй та. Гэхдээ би ерөөсөө авах гэдэг юм бол байхгүй надаа. Гэхдээ энэ аминал ач тус хариулъя гэж одоо чамтай ярьж тохирсон гээгүй мүү? Гэхдээ энийг энтэй ярьж тохирсон юм уу? Тохирсон. Гэхдээ тэгээ энэ ч одоо юу яриад байгаа юм бэ? Авахгүй зүгээр би болиё. За аваа өгөө гэ таны ачийг хариулъя. Өгөө аваа сар болго өгье за. Гүг дургу байгаа бол хэрэггүй хүн юм. Хэрэггүй зүгээр би. Заавал авах гэдэг юм байхгүй. За цаагаа аваа. Нараа нүднээс сэрэгцэн тэр байж байгаа юм. За цаагаа авчих. Али. Арайсаа жижигсэн цаагаа. За. Тэгэхээр одоо сар болгон нэг одоо ач хариулж ийн гэхсэн үү юу гэсэн үү тэр нэг сая 500 мянган төгрөг нэг өгч явах нэг юм өдөртэй болно гэсэн үг юм шүү дээ. Тийм тий аав. Тэгээ те. Энэ хөөе Москва гоожод 5-ны юм байна уу? За. Хөөе гоё Москва шүү дээ. Та анх бол жигнэсээ авахгүй гэжсэн яга авахар болчих. Энэ нэг юм ч одоо ер нь яагаад байгаа юм бэ? Таа муу юм уу? Чи болио. За болио аваа өгөө. Зүгээр энэний мөнгийг авах болио зүгээр. Аминагийн 750-ыг аваа болчихно аянда. Чи болио ч.
Нэр чи яага энийг гэдэг юм. Хамт инээ л да. Яас. Юу болсон бэ? Яас. Аа? Харин амар гоё мэдээ. За. Юу юм сонсё л да. Намайг утахгүй тушаал дэвшиж магадгүй ч манай хүний нөөцгөлсөн. Оо, ямар гоё. Хизээ. Сайн мэдхгүй байна, утахгүй юм шиг байлээ. Дахиад нэг гоё мэдээ. Дахиад уу? Аха. За. Би өнөөдөр үр дүнгийн хоромшуулын мөнгийг авсан. Нэрч мундаг юм аа. Би ч бас дарагтаа магтансөө. Намайг маш сайн ажиллаж байна гэсэн. Тийм үү? Тэгээд дарагтаа бас гайгүй төсөлт авах гэдэг ховоо мөнгөний хаа. Ишгүүдээ. Ой. Ер нь бодоодсэн чи өнөөдөр энэ гоё өдрийг хоёулаа гоё тэмдэглүүл ямар вэ? Хараа. Яава. Хоёулаа өчигдөр юу гэж ярьж тохирсон мөлий? Гэхдээ яах вэ? Өнөөдөр хоёулаа гоё тэмдэглээд маргаашнаас гоё хэмжүүл тэгэл болоо штэ тиймстэй. За гойж. Гүй хараа. Хоёулаа өрөө төрөлж дуусахгүй л тэгэл өртөө чигээрэл амьдраад байна штэ. Тэгвэл чи л өөр гэдэг байгаа байхгүй. Тэр чи яг өндөө бол үрч биш л дээ. Тэгвэл би гомдол. За зөө чиний үчнийхээ бол. Харах уу? Тэгээ. Хөөе. Нэ. Хоёулаа замаараа хүнс аваад харин чиний дуртай хоолыг хийгээд үгүй. Миний тэгээд ганц дуртай авдад нь авчих. А тэгөө тэгээд. Үш. Сонирхоо юм. Үлцээ. Ямар сонир хүн бэ вэ? Хүү энд ингэ таард юм аа. За сайн. Хүч сайн. Хитэн жил ер нь уулзалтсангүй. Харин би чамайг бүр цонхны цаанаас хараад тэгээ ороод ирлээ шүү дээ. Хаагүй яваад хаанаас хараад ирж байгаа юм бэ? Юу таарлах. Харин тий би чинь чамайг Америк явсан гэж ямцаас сонссон шүү дээ. Хизээрсэн. Америк явж амжаагүй. Түр хойшлуулчаад. За. Манай нөгөө нэг хоёр хүүхэд байна. Тэгээ ээжигээ дүнгиж алдсан болоод ч тэр юм уу аава жоохон байжаалтаа л гэдэл бас нэг хань татаад байх шиг болохоор өнөө хоёрыгоо бодож өрөвдөд. Тэгээ Америк явах түр хойшлуулчаад байж байгаа. Мөн. Манай охин бас Америкт байгаа шүү дээ. Би ч бүр Америкийг бүтэн тойроод ирлээ шүү дээ. Оо за. Танаг үгүй аль хотод байгаа юм? Нэг учиргүй том хот гэсэн тэр нь одоо Сан юу гэж? Сан Франциско. Тийм баха. Манай хүүхдүүд шүү дээ. Намайг гадуурхахаар өсчихвээ гэл. Өдөр болгон хоол авчи дээрээ 50,000 төгрөг өгнө. Дээрээс нь сар бүр өөртөө хэрэглээрээгээд мөнгө өгнө. Өстө хүүхдүүдийн баянд ч жаргаж байна. Манай хүүхдүүд ч одоо ерөөсөө аав юу хэрэгтэй вэ хэлээрээ. Мөнгө төгрөг авах уу? Аава болно шүү л гэдэг юм аа. Хөөх юм. Юу хөө та нар өөрсөндөө болгох хэрэг биднэрт болж байна. Гэхдээ тэдэнд ч одоо ер нь мөнгө төгрөг бүр ер нь одоо бүр асуудалгүй юм байна уу? Ажлаа сайн хийж байгаа улсууд тэгж л их мөнгөтэй байт юм бол ийм хямдхан хоол бит явж идчихэл.
Сах биелэгч юу? Мөнгөтэй бай заа юу? Аш. Энэ юу ч хийхгүйгээр бэлэн мөнгөтэй болохоос арга байж. Зөв зүгээр сууж байгаа дахин мөнгө олно гинэ. Тоглоом тоглох юм уу? Үгүй. Яалаа гэж. Суглаа суулгах юм уу? Би тэгж азан тэтгэн гэж юу байдгийг. Бүр шийдэх ухааны үндэслэлтэй. Бүр их хэмжээний мөнгө олох арга байна. Их хэмжээний мөнгө. Тий. Бүр шийдэх ухааны үндэслэлтэй гэж юу? Чи coin гэж сонссон уу? Coin. Хүүхдүүд тиймэрхүү юм ярьж лээсэн баха. За нэг дуулцсныхоо үед би чамайг нэг шар айргаар дайлаа. Хоол идэхгүй юм бол үгүй. Өө дайлаа. Би чамд авч өгнө. Ой байц. 2 шараар өгч. Тэгээ сургуулийн номын санд надтай хамт ажиллаж исэн. Сумхүүтэйгээ таарлаа. Гэхдээ тэдний хүүхдүүд нь бас л та хоёр шиг ажил ихтэй л байдаг юм байгаа үстэй. Тэгээ аавдаа тэгдэг. Иш аав нь одоо өдөржингөө битгий биднийг хүлээгээд хоосон суугаад бай. Гарч ороод нэг дуртай юм авч идэж өгөөд нэг өдөр 50,000 төгрөг өгчдөг гинэ. Өдрийн 50,000 гэсэн аваа. Тий. Тэднийх ч бүр чинээлэг айлээ. Тий аав нь бол одоо тэрнтэй барьцаал өдрийн 50,000-аар юм авч идэнэ гэдэг байхгүй л тий. Аавд нь бол нэг өдрийн 20 байхад л болно тоо. Харавч байсан яах вэ? За тэгээд үл аа. Битэрч таныг бас хоолундаа идсэн болов гэд наашаа санаа зовхгүй амрал болох юм байна. Тийм шүү дээ одоо. Та хоёр ч гэсэн чөлөөтэй тэгээд ажил төрлөө хийхэд амар шүү дээ. Гэрт нэг хүн байгаа яах вэ гээл би ч та нарыг хизээ ирэх үгээд даахгүй. Хиндээ л амар. Аваа. Охин өнөөдөр үр дүнгийнхаа урамшууллыг авсан. Энийг танд энэ нөгөө битэрийн ач. Юу вэ? Гэвгэнт ингээд л одоо Хөөе. Гү ямар их мөнгө вэ хөөе? Аав та энэ дээр бэлнээр 20 сая төгрөг авсан гээд гар үсгээ зорчих. 20 сая. Гү ингэж болж байгаа юм уу хүүхдүүд минь? Болно. Өрөө төлөөд эхэлж байгаа гэсэн үг шүү. Үрч гэжтэй битэрийн нөгөө яриад байсан ач маань л. За баярлалаа. Хоёр хөөдөө баярлалаа. Гү нэр аавынхаа чиг ингэж нэг хариулж баярлуулдаг юм байх та. За. Заавал ингэж одоо гар хөлийн үсэг зураад хэрэг байна уу та? Зур. Аамаа зур. Одоо өгснөө тооцсон юм байж авснаас тооцох хэрэгтэй зур. Үгүй аав нь ерөөсөө өгснөө бүртгээд байдаг юм биш шүү дээ хөөе. Үгүй та хоёр л өөрсдөө хоорондоо ярьж байгаа л тэгээд ачи. За ямар тааж зураадах та аава. За. Та хоёр л өөрсдөө хоорондоо ярьж байгаа л тэгэл одоо ачийг хариулнаа гэл шийдээ үсттэй. За. Та нар хэрэгтэй гэж байгаа бол хамаагүй аав нь. За. Гэлалаа. Аав тэг хамаагүй мөнгөтэй боллоо гэд. Замбраагүй өрвөө та. Тэгэлгүй яах вэ? Хүүхдүүдийнхаа ямыг за баярлаа. Баярлалаа хүүхдүүдтэй. Гэлалаа. Мэдрэл чинь зүгээр үү? 20 сая төгрөг өгөх тахтай яа тий. Өдрийн хоолны 50,000 бас яриад ах юм. Үгүй 50,000-аас сард үржүүл. Тэгээ жилд нь бод. Мэдрэл юм биш тэг. 20 сая төгрөг өгөх тахтай яах вэ? Зүгээр штэ хайраа. Чи сая аавыг харсан мэдтэй. Их хэмжээгээр бэлэн мөнгө аваад ямар их баяртайгааг нь. Онтэй зураг тавт. Хоёлаа одоо тэгээд ингээд аавд өрөө өгөөд эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Окей. Онтэй.
Are you coming with us for dinner? Unfortunately, I have an appointment. Sorry. Okay. I understand. Well, I'm glad we had this meeting today, and we look forward to future business projects. Okay. So have a good day. Thank you. Thank you so much. Thank you. Thank you. Well, that was great. Amazing. Yeah, well, I mean, I look forward to working with her again. It'll be fabulous. Hello? Байна уу? Би бүртэн. Хөөе, чи хаанаас залгаж байгаа? Би арай Америкт ирчихсэн байна. Чи одоо ирэхээс өмнө ахта хэлдэггүй юм уу? Харин ажиллаар гинт ирсэн юм аа. Нэгэнтээс нэг танахаар ороод гардаг юм уу гэж бодоод. Хэрэг та ажилтаа гэж санаа зовдгоо шүү. Зүгээр. За юу гэж тийм байх вэ? Ах нь гэртээ байна уу? Заавал ирээд явна шүү. За юу. За. Та тэгвэл надад чатаар хаягаа болчаарай. За, утгуулцъя. Хин бэ? Бүрт Америкт ирчих. Өө, тийм үү? Харин тийм ээ. Заавал ийм хоёр ирээд тахтай яах вэ? Юу сонио хэрэгч? Яасан? Яах вэ? Яг ажил төрөлгүй болсон хоёр ирчих хэцүү шүү дээ. За, та хоёр чинь төрсөн ахтай хоёр үсттэй. Төвдөө мэддэгдэлгүй яадгийн. Юу сүртэй. Хана? Яасан? Намайг ажилгүй болсон тухай бүртэд битээ хэлээрээ. Цаадах чайг бол аавд хэлж байна. Аавын санаан зовоод бие нь өвдөж. За. Байна. Юу хуйгаа мөн үү? Үлзих баах нь байна. Бүртийн. За. Гайгүй. Чи ажил сайн уу? Чамаас нэг юм асуух гал. Чам дээр нэг очиод хоол идвэл болох уу л гэж. За. Ямар сайн. Гэхдээ тэгээ одоо ингэ яваад очивол нөгөө нэг хүн хар ширээ сандал одоо байдаг юм болов уу? За. Баярлалаа. За тэгвэл чи нэг хамгийн амттай хоолой хийгээд байж. Янз. За. Ямар байна? Янз. Баяр. Энэ л хийсэн хоолыг л би иддэг юм штэ. Аргагүй мэнэ. Хай. Чи дээр нэг уулзахад нэг мөнгө өсөлтөө тухай юм яриад байсан. Тэр чинь юу вэ? Койн уу? Тий. Чи тэрнийг одоо ч бодоод яваад байна уу? Тэрнийхээ тухай нэг сайн яриад та. За. Одоо ч энэ залуучууд бүгд л энэ койн олголж байна шүү дээ. Тэр үед тухай бүгд дэлхийн хүртэл койноор жамсгалж байна. Тийм үү? Одоо ч бэлэн хэрэглэхээ болж, карт хэрэглэхээ болж байна. Зүгээр л онлайн арчилгал мөнгө чинь нааш цаашаа зүгээр шүү дээ. Өсөж өгч шүү дээ. Чи илдэв янзын тэр нэг суглаа муглаа энтергээл нэг хоёрын хооронд юм аа ингээд оролдож яхаар шууд койн тал. Би хамгийн анх 500,000 төгрөг хийсэн байхгүй юу? Тэгсэн чи 2 хоногийн дараа 5 сая болгоод авчихсан шүү дээ. Юу? Эргэлзэх хэрэг байхгүй. Би ч юм шиг ингэж эргэлзэж байгаад харин их хурдан авцсан. Тэрнээс өшөө хэд амуусан бол бүр 50 сая болох байсан юм билүү? Тий. Үнэ чи койн руу арахгүй. Ашиггүй юм би юу боллаа гэж мөнгө зарж явах юм би. Ингээд юм дээр нь хэдэн төгрөг байх юм бэ? Харин сая юу?
20 сая болно гэж бодлоо. Тийм үү? Тэглгүй яах юм бэ? Тэгвэл энэ чинь ер нь өшөө их мөнгө л оруулж их мөнгөөр coin тусмал улам их мөнгөтэй болох юм шүү. Тэглгүй яах юм бэ? За чи энэ талаар Ой хайраа. Ажил ихтэй хад нүдний болонд битээ бүртэлцөөд л та. Аш. Энэ аав нь ойр үед их гадуур явж байна тий. Аа. Оо ашгүй миний аав. Ашраа 2 үг солиод байгаа. За. Мөнгө даасандаа хийсэн мэт та. Өнөөдөр харин амжсангүй. Ажил ихтэй өөр гадар усаар хаад таарлаа. Харин та нэг ажил ихтэй амжихгүй байдаг шиг тий. Та намайг юу вэ? Надад өгч. Тийм энэ наасанд ичгээ найдвартай ш таава. Тийм сэтгэл рүү таны мөнгө юм чинь та хэрэгтэй үедээ л авч тэгэхгүй бол аваар таараа бэлэн мөнгөтэй байж хайчулаа. Тийм үстэй. Гадуур залливч нар их вэ. Таны толгойг янз бүр болгож байгаа мөнгөж л өөрчилээ. Тэгээд бас таныг одоо ингэж гол танаа миний таасан дээр аав зүгээр дээ та айлтгүй тэгээд хэрэгтэй үедээ л авч тийм үстэй. Тэр тавс нь банкнд яаж хүчрээ болохгүй байх шиг байна тий. 20 сая ч бас баахан юм шээ аав. Наад бас найдвартай. Энэ хүн бол За. Амина. Чи аав ээжтэй баярлалаа. Бас амьдралаа эхэлж яхад нэг орон байртай унах унаатай болгож өгсөнд гэлалаа гэд нэг шагналынхаа мөнгийг аавдаа өгсөн дөө. Тий аав. Яасан? Тэр надад өгсөн мөнгө чинь одоо миний мөнгө мөн үү? Эсвэл таны мөнгө шүү дээ аав, таны мөнгө. Тийш дээ танд өгсөн таны мөнгө шүү. Тэ таны мөнгө. Та хоёрт мөнгө төгрөг хэрэг болоод байгаа юм уу? Гүү. Гав. Таныг харин нөгөө нэг хайчих вэ гэж санаа зовоод банкнд л хийчихвэл тэ. Аавд нэг хэмжээний мөнгө байгааг мэдсэн хүн санаа зовоод унтаж чадахгүй байгаа маа та. Хайг санаа зовлтгүй миний хөө. Аав нь маргааш өөрийнхөө нэр дээр банкнд очиод хадгаламжиндаа хийчихнэ. За. Санаа битгий зов. Гойго. Харин сая төгрөг ч юм бас бага мөнгө биш дээ хараа. Хайчих юм бол эн чинь чипээр хайснаас ялгаагүй. Гойго заа тийм ээ. Самэно. Мөрөмчлөө авах уу та? Хадгаламжинд мөнгө хийх гэсэн. Дандаас намар аваад. Дэтэл тэр нараад. Байна уу? Сумхүү. Ярих юм байна. Миний дүүч одоо алцхааргүй болж тээ. Бүхэл бүтэн байгууллага төлөөлөөд Америкт хүртэл ирсэн явж идэг. Үгүй ээ. Саний форонд манай захирал ирж оролцох гэсэн. Та ч өөрөө ажилтаа болчиход намайг л явуулчлаа. Өнөөдөр та гэртээ нэг асуудал шийднэ гэсэн тэрийг яасан юм?
асуудал биш яханд. Игчдээ чинь байраа томруулъя гэж ярилцаад. Байраа томруулахаа. Харин тийм ээ. Хадам аавч хоёр охин дээрээ ирмээр байна гэд. Тэгээд аав бас ирчүүл. Багтаж ингэхгүй хэцүү юм болов гэж бодоод л. Та аавд санаа зовлтгүй. Гэхдээ би л таны оронд байсан бол аавыг ин тавчрна гэж ярихгүй л байгаа байсан. Хоол ундч таарахгүй, хэл ус инж мэдэхгүй. Ирээл 2 хоноо л бэрэгчтэй муудалцаад би буцмаар байна гэдээ үнэлээ. Заах тий. Хэн аавыг авчирна гэд амлалцсан юм чи. Хэлсэндээ хүрэхгүй бол муухай шүү дээ. Сайн байцгаана уу? Сайн байна. Натаа уулзсан юмсан. Тий. За. За. За, би LVP санхүүгийн байгууллагын төслийн удирдагч Бонжарл. За. Сомхоо. Үлзий хөө. Ямар хэрэгээр явж байгаа лээ? За, одоо л нэг асуудал төрөх юм байвал саасуугаад авдаа штэ. Бид хоёр танад мөнгө байршуулж койн авах гэж байгаа юм. Хэдэн нүрэ байршуулах? Хэд хөлөө. Нэг 24 сая төгрөг байна. Аа. Манай бүртээ хөөх юм аа. Гоё нэхий тий? Ах намаа бага байхад чи царимат болохоор хүнтээс авахгүй гэж шоглоод байдаг байсан. Би одоо л хүнтээс аваагүй байхыг бодоход би цариматай юм шүү. За яалагч тий. Анаа энийг хата. Үй. Юу яа? Чи хэнийг зарсан? Та. Энэ юм уу? Ямар гоё зарт юм бэ? Энд таныг уншаах уу? За. Миний охин чинь илгээ таниад байгаа юм бахтай ямар хөөрхий юм бэ те? Бүртэд их сайн байна. Харин тий. За одоо миний охин юмнуудаа хураагаад тэгээ хоолоо идэрээ. За. За. Юм араач миний охин. Монголчээс нөх хөөрт юм аа. Бүр хөөгдтэй албар санагдчихлаа. Чи нэрээ дүүдэ харуудаад байгаа бол манад явцаад байж болно шүү дээ. За яаж тэгж болд юм бэ? Буудалтай ажаал буцсан шүү дээ. Та хэдэ цатаа болоод явахгүй. Юун санаа зовдгийг? Манайх дээр 4 өрөө байна. Чи ирээд байж болно шүү дээ. Тэ? Танах том л юм биш тагаа. Байшингаа томруулж яах чинь аав шууд аваад ирэхгүй байсан. Харин За, гурлаа энийгээ барья. За. За. Яа, бүртэрсэн тий? Дүүгээ ирсэнд баярлалаа. Бөөё. Яа. Үсгэцэг сахлаа янзлаа. Яасаа. Эмгэнтэй болцсон. Аавыгийн тоох юм чав хүнцэж байхгүй те. За тэр яах вэ? Таас нэг мөнгө хадгалуулсан уу? Мөнгө хадгалуулсан уу? Хадгалуулсан яах вэ аав? Хадгалуулсан. Тэг гэр орондоо үзэгдэхгүй чи хаагур яваад байт юм би. Юу гэд тэнтэйгээ хаагур яваад байна. Сүнхүүгийн талхай. Хорвоо хүмүүс сайхан сэтгэлээрээ.
Өнөөдөр бие дайлж байгаа шүү. Та хоёр минь хүссэн юм а захиалаарай. Баярлалаа. Дүүдээ баярлаа. Уг нь бит хоёр л дайлах хэрэгтэй байсан. Санаа зовмоор юм аа. Заахтай. Зүгээрээ ганц ирж байгаа юм чинь дайлгүй яа гэм бэ? Ирэх болгондоо дайлж болохгүй шүү. За. Would you like to order? Үй, заягч. Үй, сайн анхаах. Үй. Чи энэ юу гэж? Өө, нөгөө дээвч чинь нөгөө таныг харсны дараа намайг бас алдсан шүү дээ. Би дүүн энд орсон юм шүү дээ. Үй, Монгол өнөө. Сайн байна уу? Сайн байна. Та юу гэдэг нь? Ажилд орсон уу? Ажил төрлөө хийж байна. За. Та юу захиалах вэ? Захиалах уу? Дүүнээс энэ дөрөв чи таад гоё дайлаа л та. Таад гоё юу гэдмээр байна. Ямар байна? Дүүн гоё дайлаа таад. Бурхан минь. Ой. Яасан байхаа? Баji. Яасан? Бүр патратын одоо яана. Энэ сумгүй байхдаа бол тийм тотон байгаагүй шүү дээ. Сүүлийн үед л бүр чухам найз болсон баг. Манайхуу энэ мөнгөнд нь болоод агаа намраад байна. Эрсдлээс чи айвал их мөнгөтэй болохгүй. Эргэлдүүд мөнгөө хөдлөг. Ирээн цаас халаасалж явах гайгүй юм бол энэ мөнгийг хөдлөгж бай. Эрсдлээс чи айвал их мөнгөтэй болохгүй. Ийм шүлэг бас шүү. Та ер нь галт захирлыг ятгаад бүртийг Америк руу явуулсан юм шүү. Чи ч одоо ажил төрөл байхгүй яасан галзуурсан үнтэй юм авсан юм бэ? Чи л өөрөө ийм сүрчиг амаар байна гэдэг үстэй. Silk Road төслийг дотоод авдагтай шалгана гэд үйл ажиллагаагийн зогсоо